Форумд Sophos, Symantec, Blue Code, Imperva, замун Radware, Cisco гэх мэт олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын инженер, менежер болон захирлууд нь оролцсон. За энэ үеэр APT, WAP, Anti-DDoS гэх мэт сэдвүүдээр сонирхолтой презентацийн хийж, үүлэн тооцооллын үйлчилгээг аюулгүй шийдэх болон үүлэн тооцоолол дээр суурилсан хамгаалтын үйлчилгээг танилцууллаа. Мөн Mobicom, Skytel, Unitel үүлэн тооцооллын тухай өөрсдийн зорилтын талаар танилцуулж, аюулгүй байдал хамгаалтын тухай өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Мэдээлэл холбооны салбар сүүлийн жилүүдэд маш өндөр урттайгаар хөгжиж байгаа. Үүнийгээ дагаад ч гэсэн мэдээлэл харилцаа холбооны салбар бидний амьдралын өдөр тутмын амьдралд яг онцгой байр суурийг эзэлж бас өдөр тутмын амьдралын нэг их хэсэг болоод байгаа. Тийм ч учраас бас энэ мэдээлэл холбооны салбарын аюулгүй байдал гэдэг бол одоо сүүлийн үед бол онцгой их анхаарал татж байгаа. Энэ ч учраас өнөөдөр бид нар дэлхийн шилдэг компаниуд мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүн шийдлүүдээр дэлхийд тэргүүлдэг компаниудтай хамтарч Skytel, Mobicom, Unitel компаниуд хамтарч энэ Cyber Security Forum нэг зохион байгуулж байна. Үүлэн компьютинг, үүлэн тооцоол буюу үүлэн компьютер гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр хэрэглэгч одоо өөрийнхөө хувийн компьютер буюу гар утас iPad дээр мэдээллийг хадгалахгүйгээр хаана ихтэй интернетэд дамжаад хадгалахыг хэлж байгаа. За энэ бол одоо хаанагтай байгаа дата центрийн мэдээллийн төв дээр одоо хадгалж яадаг. За мөн програм хангамжаа үйлчлэгээ авахыг хэлж байгаа. За хамгийн одоо энгийн жишээ нь бид нарт имэйл, Yahoo имэйл ч юм уу, Google имэйлээр үзэхийг одоо cloud computing үйлчлэгээ авч байгаа гэсэн. Цаашдаа бид нар мэдээж олон улсын чиг хандлагыг дагна. Одоо энэ security as a service буюу одоо үүлэн тооцоолол дээр суурилсан security үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр зорино. За энийгээ бас сонирхсон байгууллагууд хэрэглэгчдтэй санал болгохоор бас ингээд ажиллана гэж ерөнхийдөө тооцож байгаа. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг маань нэг талаасаа хүмүүс зөвхөн өөрийнхөө мэдээллийг алдахад чиглэсэн юм шиг хараад байдаг. Гэтэл нөгөө талаасаа бас сүлжээний аюулгүй байдал гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын нэг хэсэг болж өгдөг. Тэр юу гэсэн үг вэ гэхээр одоо сүлжээ рүү гадны халдлагууд орох тэгснээрээ сүлжээг нь доголдуулах, унгаах, химийн найдвартай үйл ажиллагааг тасалдуулах бас тийм мэргэжлүүд байдаг. Why we have this topic? Actually 2014 оны Euromatic Insider Threat тайлангаас харахад маш олон хэрэглэгчид өөрсдийн өгөгдөл мэдээллийг үүлэн систем рүү шилжүүлэхээс өмнө мэдээллийн хамгаалалт, өөрсдийн мэдээллийг хянах хяналтыг алдах, эсвэл бусад хэрэглэгчид өөрийн мэдээлэл рүү хандах гэх мэт зүйлүүдэд санаа зовдөг. Хэрвээ та үүлэн тооцооллыг байгуулах гэж байгаа бол хэрэглэгч танаа үүлэн тооцооллын системийг хүлээн авахаас өмнө дээрх мэдээллийн хамгаалалттай холбоотой зүйлүүдийг шийдвэрлсэн байх хэрэгтэй. Таны үүлэн тооцооллын систем нь хэрэглэгч бүрийг хооронд нь маш сайн тусгаарласан байх. Бүх төрлийн аюул халдлагаас хэрэглэгчийн өгөгдөл мэдээллийг хамгаалах болон хяналтаар бүрэн хангах. Cisco-гийн хувьд үүлэн тооцоолол нь хөгжлийн дараах үе бөгөөд ихэнх хэрэглэгчид үүлэн тооцоолол руу ойрын хугацаанд шилжин орно гэдэгт итгэдэг. За иймд үйлчилгээ үзүүлэгч оператор байгууллагууд үүлэн тооцооллын цаг үе рүү шилжин ороход бэлэн байх хэрэгтэй юм. Энэхүү форумын үр дүнд аж ахуйн нэгжүүд болон арилжааны банк, улуурхайн компаниуд кибер аюулгүй байдлын хөгжил болон мэдээллийн хамгаалтын зах зээл дээрх шинэ технологи шийдвэрийн талаар мэдлэгтэй болох юм а. Мөн Монголын хэрэглэгчдийг үүрэн системийн үйлчилгээгээр шилжин ороход энэхүү форум чухал ач холбогдолтой.